Морин толгой баяр жавын үлдсэн онц хүнд хэрэгүүд. Цагаанда гарсан дээрэмчин гэж басал цаанаасаа төрдөг бололтой. Ямар сандаа л манай нэг нэртэй хуульч хар багасаа орон шоронгоор гэр хийж хулгай дээрмийн дээд боловсралтай болчихсон. Түүгээрээ цаг ямагт бахархаж явдаг этгээдүүд бий. Тэд явсаар хүний алтай аминд хүрээд төрийн төмөр нударганд гавлуулад цаазын тавцанд зүгээрээ осрлуулдаг этгээдүүд олон болжээ гэж харамсан өгүүлж байсан удаатай. Ийм этгээдүүдийн нэг нь морин толгой баяр жав гэгчим. Тэрээр 21 удаагийн гэмтүүлэлээр иргэд болон аж ахуй нэгжид 250 сая төгрөгийн хохирол учруулж Эрдэнэт хүний амь насыг хохироосон байдаг. Ялтан баяр жав нь 1975 оноос 16 настайдаа анх хорих ял эдэлж 4 удаагийн ял шийтгэл эдэлжээ. Түүний үлдсэн гэмтүүлэлтүүдийг тоочод байвал сонины хуудас хөрөлцөхгүй учраас хамгийн ноцтой 3 үйлдэлийн талаар хөргий. Морин толгой баяр жав одоогоос 15 жилийн өмнө 8 шарга валютын загт дээр зогсдог Change баасан сүрэнг шунхаан сэдэлтээр толгойн тус газар нь буудаж амь насыг нь хохироогоод 109 сая төгрөгийн валютыг дээрэмдсэн байдаг. Эрүүгийн ажилтнууд хүн амны онц хүнд хэмдгэрийг үлдсэн эзэн холбогдогчийг тогтоох гэж 10-аад жил гүйцэтгэх, тагнан дурших, эрен сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст баяр жавыг алуурчнаар тодруулж байлаа. Мөн энэ этгээд 2000 оны 6 дугаар сарын 15-нд Говьалтай аймгийн Харьяат 9 булаг цэцэг маа нарыг бусдтай бүлэглэн гал зэвсэг хэрэглэн дээрэмдсаач. Энэ явдлаас 2 жилийн дараа тэрээр мөн л гал зэвсэг хэрэглэн төгс эрдэнэ баасан жав чулуун чимэг нарын хамт Чингэлтэй дүүрэгт орших цэцэг өн компанийн байранд барилах либерал эмэгтэйчүүдийн оюуны сан төрийн бус байгууллагаас 180 сая төгрөгийн эд зүйлс дээрэмдсэн байгаа юм. Энэхүү зэвсгэлсэн дээрэмчнийг уг нь дээрх гэмтүүллүүдийг хийхээс өмнө таслан зогсоож болох байсан боловч манай цагдаагийнхны уваагүй болох арга барил түүний сул жолоог сул тавьчихсан хэрэг. Хэрхэн сул тавьж хэрхэн өөгшүүлсэн тухай цухас дурдъя. Морин толгой баяр жав 1998 онд наадмын дараахан Дундгуй аймаг руу ээлж тулгаагаа хийхээр өөрийн хамсаатан Эрдэнэ гэгчтэй хамт зээл 130 маркийн Цэнхэр өнгийн УББ 3688 дугаартай машинаар явжээ. Тэгээд Дундгуйын хүнсний үйлдвэр дээр очисон байна. Хүнс нэртэй болчихсон тус компанид ажилладаг нэг этгээд тус компаниг ихээхэн орлогын мөнгөтэй байгааг баяр жавт хэлсэн бололтой. Төдөлгүй зэвсэгт дээрэмчингээр тус компани байранд орж жижүүрээс нь энэ архины завод мөн үү гэж асуугаад мөнгө гэхээр нь дотгошоо нярвын өрөөнд орж 5000 төгрөг задлуулах явцдаа тэр өрөөнд мөнгөний бололтой жижигхэн сейф байхыг олж харжээ. Ингээд шөнө нь нөгөө байрандаа ирж хаалгыг нэвдэх гэж байгаа чимээ гаргаснаар харуулыг нь сэрээчгэж. Энэ талаар тэр өдөр харуулд гарч байсан Отгонбаатар мэдүүлэхтэй. Хэрэг гардаг өдөр би манаа чи өөрөг гүйцэтгэж байсан. Тэр шөнө тэг 2 цаг үед Адаацаг сум явсан Цэнд аюуш Даш тундаг 2 УАЗ 469 машинтай ирж авдартай архины хоосон шил буулгах гэхэд нь би хашааны хаалга онгоолгоод дотгош нь оруулсан юм. Тэгээд хашааныхаа хаалгыг эргүүлж хаачгаад машин дээр очиход тэр 2 авдар шил буулгаж би агуулгын хаалга онгоолгож өгөөд гэрэл асаахаар зүүн талаас дотгош орсон. Гэрлийн унтраалга хаана байдаг вүлээ гэж бодоод зогсож байтал коридорт хүний хөлийн чимээ гарах шиг боллоо. Тэр чигтээ явсаар даргын өрөөний үүдэн дэртэл хаалган завсартай байв. Дотор нь яах аргагүй хүн байсан тул буцаж очиод Даш тундаг ахад хэлсэн. Ингээд биднийг эргээд очиход цонх хагарах чимээ гарсан төдийгүй даргын өрөөнд ороход нэг хүн баруун цонхыг хаглаад цаана бууж байлаа. Зогс гээд ухас гэж цонхоор буугаад хойноос нь хөөхөд нөгөө хүн хойшоо эргэнгүүтээ овоолоостай шорооны дэргэд очиод өөдөөс буудах шиг болсон. Би хийм буу юм уу гэж бодоод түүнийг барьж авахаар хойноос нь хөөхөд байшингийн сүүдэрт ороод миний өөдөөс 2 удаа буудсан. Намайг доошоо суухад бууныхын сум дууссан бололтой чад гэж 2 удаа дуурсан. Тэгэхээр нь би зориг орж хар хурдаараа гүүгээд хашааны хөндлөвч төмөртэйгүр давах гэж байхад араас нь 2 гарыг нь их бихтэй давхар тэврээд арт тишээ унсан. Энэ үед тэр хүний гарт буу байсан юм. Над үнэхээр аз таарсан гэж мэдүүлжээ. Ингээд Отгонбаатар Даш тундаг Цэнд аюушнаар ажил руугаа буцсан билээ. Гэтэл хулгайчийг тус цагдаагийнхан зөв зүгээр сул тавиад явуулчихсан байгаа юм. Уг нь тэр үед зэвсгэлсэн дээрэмчин баяр жавт зохих ёсны дагуу хавтаст хэрэг бүрдүүлээд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тэрээр дор хаяж 3 жилийн хорих ялтай шоронд орно.
Энэ хугацаанд алуурчин эрийн хожимын 21 удаагийн гэмт үйлдэлээр ард иргэд болон аж ахуй нэгжид 250 сая төгрөгийн хохирол учруулж Эрдэнэт хүний амь насыг бүрлгээч илүү үгүй ч үлээ хэн мэдлээ. Морин толгой Баяржав тэр үед албан газрыг дээрэмтгээр орсноо гэвэл тийм зоригтой орсон. Харин Манаачир Овсгоо Самбата нэгэн байсан тул түүний гэмт халдлагаас албан газраа хамгаалаад зогсохгүй. Ёстой л иргэний зориг гарган байж халуун сумны өдөөс халширлгүй тэмцэж яваад өөрийн биеэр баривчлаад цагдаа тушаасан. Гэтэл нөгөө цагдаа нарын нь байж байгаа царай гар. Ер нь цагдаагийн зарим нэг эрх мэдэлтэн Баяржав мэтийн гайтай хөөтэй этгээдийн толгойг илж өөгшүүлсээр ял завшуулдаг нь нууц биш. Гэмтэтгээд 1998 онд бусдын өдөөс буу тавьж танхаарсныхаа дараа 8 шарга валютын захын ченж Баасан сүрэнг дээрэмтгэхээр судалж эхэлсэн байгаа юм. Бүр шөнө орой хойноос нь дагаж явсаар сонгоны хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших гэрийг нь хүртэл мэдээд авчихв. Мөн өдөрт биетээ авч явдаг мөнгөнийх нь тоо баримжаагч тооцож судалсан байгаа юм. Энэ тухайд Баяржав болоод гэрчээ идгээд болох талигачийн найз Дамдын сүрэн хэрэг гарахын өмнөх орой хамт байж байгаад явсан байдаг юм билээ. Тэрээр ярихдаа талигачийн эхнэр Сувда Архангай аймгийн их тамир сум руу хоримд дүү Батсүхийгээ хамт явахдаа надад хандаж нөхрийгөө ченжин цахаас гэрт нь өргөж өгч хараа хяналт тавьж байгаарай гэж загсан юм. Иймээс би Баасан сүрэнтэй хамт орой гэрт нь ирж хоолцоо хийж идээд бас ганц шил арх хувааж уугаад гангар гонгор хийж байгаад гэрлүүгээ явдаг байсан. 2000 оны 7 дугаар сарын 30-ны бүтэн сайны өглөө би ченжин зах дээр 9 цаг өнгөрч байхад ирэв. Тэгээд талигачтай хамт зогсож байгаад орой 20 цаг үед болроо юмжаа нарын хамт хөдөлсөн. Болроо пирамидын үүдэнд бууж бид гурав шууд талигачийн байрны гадаа гараж тэрлээ. Юмжаа тэндээс шууд гэрлүүгээ явсан. Баасан сүрэн машинаа гаражтаа оруулж дараа нь бит хоёр гэрт нь орж өдрийнхөө мөнгөний дүн тооцоог бодсон. 110 сая гаруй төгрөгийн дүн гарсан байх. Бит хоёр цай ууж дараа нь өчигдрийн үлдээсэн тал шил архиа хувааж уцгаагаад 21 цагийн орчим намайг явах гэхэд талигач хүлээж бай. Би хажидмаг дуудлаа. Өнөө шин түүнтэй хамт хонно гэсэн. Ингээд гараашаа онгоолгож дотор нь барьсан микроавтобусанд орж нөгөө архиа ууцгаасан. Архи дуусахад Баасан сүрэн дахиад 6000 төгрөг аваад архинд яв. Түүнийг ингэж авах зур би дуг хийчихсэн байна лээ. Тэр эргэж ирээд миний дэргэд хүүхэнтэйгээ ингэж зөрүүлсэн. Ер нь тэр хоёр урд өмнө ийм дотн харьцаатай байсныг Сувдач мэддэг байлаа. Тэгээд бид гурав тэндээс гараад хажидмаад 1200 төгрөг өгч чи машин бариад хайр гэж хэлээд талигач орц руугаа орсон. Би гадаан зогсож байгаад цонхоор нь гэрэл асахаар гэрлүүгээ орсон доо. Гэртээ ороод Баасан сүрэн лөө уцаар ярихад тэр өдөөс би унтлаа гэсэн. Төд удалгүй утас дуурч автал Баасан сүрэн хажидмаа хүрээд ирлээ гэв. Тэгэхээр нь би хажидмаатай ярихад би буцаад ирсэн. Ерөөсөө энд тонлоо гэж байлаа. Өөр юм яриаггүй. Өглөө 7 цагийн үед уцаар ярихад талигач 8 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарна хэмэв. Дараа нь би 9 цаг хүргээд гар утас руу залгахад утсаа авахгүй болохоор нь хажидмаа руу залгасан чинь өнөөдөр би ажилдаа явж чадахгүй нь шаардчихад бөөлжөд хэвтэж байна. Би тэднийхээс өглөөний 6 цаг үед явсан гэлээ. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэж мэдүүлжээ. Тэгэхээр алуурчин дээрэмчин Баяржав тэр өглөө Баасан сүрэн гэрээсээ гарч ирэхэд орцонд нь хүлээж байгаад буудаж хөнөөсөн нотлогдож байгаа юм. Уг нь ченж Баасан сүрэн эхнэр хүүхдтэйгээ тэр үед хөдөө дүүгийнхээ хоримд явчихсан бол алуурчны бай болохгүй байсан мэдээж үлээ. Талигач тэр 100 улсын их хурлын гишүүн асан далай хүүгийн сонгуулийн сурталчилгаанд 10 гаруй хоног яваад ажлаа алдсан аж. Иймээс нөхөж ажиллахын тулд 8 шарга дээр уйггүй зогсож байгаад бусдын гарт шунхаан сэдэлтээр инхүү хөнөөгдсөн байдаг. Хожим талигачийн эхнэр Сувда хажидмаа тэр хоёр уг нь тангараг тасарсан штэ. Энэ хүүхэнд маш хомдолтой байна. Тэр хамсаатан чинь билүү хэмээн шүүхийн өмнө өчөд суусан. Рецидив гэмт хэрэгтэн Баяржав гэдэг этгээд хүн амны хэрэгээр төрийн шоронд өрлөгдсөн түүх юм. Энэ нь хайхрамжгүй гэн цайлган иргэдэд сэрэмж болоод зогсохгүй, хариуцлагагүй бас авилгад өртөмтгий цагдаа нарт сануулга болох буйцаа.